Сайн байцгаана уу эрхэм хүндэт оюутан залуучуудаа. Оюутан 2010 номыг уншин суугаа нийт дүүнер та энэ өдрийн мэндийг хүргье. Монголын оюутны холбооноос 2007 оноос хойш оюутан цуврал номыг бид нар бас эрхлэн гаргаж ирсэн. Оюутан цуврал номын маань 4 дахь цувралд ингээд та бүхний гарт хүрж байна. За оюутан цуврал ном маань 2008 оноос хойш захин болон электрон хэлбэрээр за нөгөөт нь хэвлэмэл хэлбэрээр гэсэн хоёр хэлбэрээр оюутан сурагч та бүхэнд бас хүрсэн. За тэгээд 2008 оноос хойш энэ бүхэл хугацаанд манай оюутан сурагчдаас ихтэй сургуулиудаас энэ номыг одоо үргэлжлүүлэн гаргах юм санал санаачлагууд байнга гарсаар ирсэн. Тэгээ энэ ажлын хүрээндээ бид нэр бүтэн одоо жилийн хугацаанд оюутан 2010 номоо бэлтгэж оюутан та бүхнийхээ гар дээр электрон хэлбэрээр ийхүү бас хөргөж байна. Мөн захим хэлбэрээр манай ихтэй сургуулиудын номын сангууд, дотор байрны номын сан, Монгол улсын одоо 21 аймгийн номын сангуудаар түгээгдэхээр бас бэлэн болсныг та бүхэндээ дуулахад таатай байна. За оюутан 2010 номын гол одоо зорилго нь бол оюутан сурагчдаа хэрэгтэй байгаа шаардлагатай байгаа мэдээллийг үнэн боддоор цаг алдалгүй шуурхай хүргэх. За оюутан сурагчдын одоо амьдралд өргөнөөр тохиолдог алдаа бэрхшээл дутагдлыг яаж даван туулах талаар одоо олон сайхан сургамж зөвлөмжийг бас оруулдгаараа оюутан сурагчдын талархлыг хүлээж байгаа. За оюутан 2010 номын хувьд нийтдээ 5 бүлэгтэй 423 хуудастай. За оюутан 2010 номын гол ураа бол шилдэг оюутны ширээний ном гэсэн юм ураатай. Тэгээ шилдэг оюутнуудын маань ширээний ном болж байгаа гэдэгт би бол одоо эмгэгтэйчийн зүгээс бол итгэлтэй байгаа гэдгийг хэлмээр байна. За оюутан 2010 номын 1-р бүлэгт оюутан сурагчдын одоо хамгийн гол зорилго сүүлийн үед ялангуяа гадаад суралцах гэж байгаа оюутан сурагчдын хамгийн гол одоо асуудал бол сургалтын төлбөр буюу энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ гэсэн ийм одоо асуудал байдаг. Тэгээ бид оюутан 2010 номдоо 1-р бүлэгтээ ялангуяа тэтгэлгээр гадаадад хэрхэн үнгүү суралцах вэ? За мөн дотоодод олгож байгаа одоо оюутан сурагчд олгож байгаа тэтгэлэгт хөтөлбөрүүд, за тэр нь тавигдж байгаа шаардлага журам, за мөн одоо гадаадын орны элчин сайдын яамдуудаас олгож байгаа ялангуяа Монгол оюутанд олгож байгаа энэ тэтгэлэгт хөтөлбөрүүдийн мэдээллийг илүү одоо багтаахыг хичээж оруулсан. Та бүхэн бас эндээс номноос манд дэлгэрэнгүй танилцсан баг. За дараагийн 2-р бүлэг маань ялангуяа оюутан сурагчд хэрэгтэй тэдний танин мэдхүй зориулсан булан бас бүлгийг бид нар бэлтгэсэн байгаа. За 1-дүгээрт нь бол Монголын оюутны холбоо гэж яг ямар байгууллага, оюутнуудад хэрэгтэй ямар үйл ажиллагаа зохион байгуулдаг талаар бас дурдсан. За түүний дараа бол бид нар ялангуяа оюутны амьдралд өргөнөөр тохиолддог тэдэнд хэрэгцээтэй мэдээллийг одоо лавлах хэлбэрээр бас бэлтгэж хүргэж байгаа. За 3-р бүлэг маань бол оюутан залуучуудын одоо хамгийн чухал тавьдаг асуудал бол ерөөсөө оюутны хөдөлмөрлөлтийн асуудал байгаа. Тэгэхээр 3-р бүлэгт маань бол яг ялангуяа оюутан таны хөдөлмөр эрхлэх, өөрийгөө ажлын байранд бэлтгэх тэр боломжийг бас бүрдүүлэхийг зорьсон ийм одоо гарын авлагыг бид нэр санхүү эдийн засгийн дээд сургуулийн оюутны хөдөлмөрлөлтийг дэмжих төвийн одоо боловсруулсан номыг үндэслэж энэ одоо оюутан 2010 цуврал номдоо багтааж байна. За 4-р бүлэг маань оюутны өөрийн удирдлагын байгууллага буюу та оюутны зөвлөлдөө хэрхэн орж ажиллах, оюутны зөвлөлийг одоо хэрхэн байгуулах, тэрийг яаж хэрхэн удирдах, бүтэц зохион байгуулалт зөвлөмжүүд гээд олон зүйлийг бас багтааж чадсан. За түүний дараа бид нар 5-р бүлэг маань үндсэндээ манай Монгол улсын бүх ихтэй сургуулиудын мэдээллийг мэргэжлийн жагсаалт, сургалтын төлбөр гээд оюутан танд хэрэгтэй, элсэгч танд хэрэгтэй, эцэг эхчүүд та бүхэнд хэрэгтэй мэдээлэл болгож бас бэлдсэн байгаа. За мөн одоо оюутан маань номоо авангаа бүтэн жилийн хугацаанд, хичээлийн жилийн хугацаанд одоо оюутны ухаанлыгаа хөтлөөд явах, юмаа тэмдэглээд явах ийм одоо ухаанлыг бас бэлтгэж оюутан сурагч та бүхэндээ бэлтгэсэн. За мөн хүн худалдаалах гэмтэргээс урьдчилан сэргийлэх мэдээллүүд, за одоо оюутан хүний одоо баримтлах зарчмууд, за авилгалаас хэрхэн одоо ангид байх уу гэд олон одоо хэрэгтэй асуудлуудыг бид нар бас тусгаж оюутан номондоо багтаасан. Ингээд үндсэндээ 5 бүлэгтээ 423 хуудастай номыг маань та бүхэн яг одоо захим хэлбэрээр ингээ үзэхэд бэлэн болсон байна. За энэ номыг маань бас хэвлүүлэхэд маш олон талын дэмжлэг үзүүлсэн аж ахуйн нэгж байгууллагуудаа бас талархснаа илэрхийлье. За үүний хажуугаар бас манай боловсрол соёлын шинжилгээ ухааны яам, за боловсрол соёлын шинжилгээ ухааны сайд Отгонбаяр, за Монголын оюутны холбоо, Монголын оюутны холбооны ерөнхийлөгч, за Тэнгэр санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Чулууны Ган Хуяг, за Монголын оюутны холбооны гүйцэтгэх хороо, за Швейцарын хөгжлийн агентлаг, хүний аюулгүй байдлын судалгааны төв, за үндэсний портал gov.mn сайт гэдэг олон байгууллагуудаас талархснаа илэрхийлье. За түүний хажуугаар манай өмнөх номууд дээр маань санал хүсэлтэд ирүүлж байсан оюутан сурагчтай, за түүний хажуугаар гадаад оронд одоо суралцж байгаа
Монгол оюутнууд гих зэрэг одоо залуучуудаа бол талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Ингээд оюутан 2010 номын маань гол ураа бол шилдэг оюутны ширээний ном гэж бас та бүхэндээ хэлсэн. Тийм учраас шилдэг оюутныхаа ширээний номтой хамт байж одоо залуу хүн бүр зоригтой эх орныхоо төлөө илүү их зүйлийг амжуулж чадхуйц тийм боловсон хүчин болж төгсөж эх орондоо илүү ихийг хийгээсэй гэж одоо эмэгтэйчийн зүгээс бас уриалж хүсэж байна. Оюутан бүрийг бид бас сурч мэдхийн төлөө тэр одоо цагаан тэмцэлтэл уриалж байгаа. Тийм учраас оюутан 2010 ном та бүгдийн тэр сурах хүсэл тэмүүлэлд нь багц чулуу дэмжлэг тусалцаа болно хаа гэж би итгэж байна. Оюутан 2010 ном маань цаашид үргэлжлэх болно. Оюутан сурагч та бүхний ширээний ном болох тэр номыг бид бас инхүү бэлтгэж дууслаа. Ингээд оюутан сурагч та бүхэн маань манай захим одоо номонд маань тавтай аялаж өөрийн гэсэн одоо шинэ хэрэгтэй санааг олж аваарай гэж хүсмээр байна. Ингээд эмэгтэйч болон оюутан 2010 номын багийн зүгээс нийт хамтран ажилласан дэмжсэн хүмүүстээ талархлаа илэрхийлж та бүхэн маань оюутан 2010 номныхоо захим хувилбартаа танилцахыг хүсэж байна. Ингээд анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа.